Арчилсан намын бүлэг ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулсан гэлээ. Улс төрийн нөхцөл байдлыг далимдуулж шатхууны үн нэмсэн гэлээ. Австрали улсад ажиллаж байгаа хүмүүс нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдэгнэ. Хиймэл оюуныг засаглалд нэвтрүүлснээр авилгаас ангижирч болно. Орой мэдрэг үзэгчдээ Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Даваа гарагийн мэнд хүргэе. Хоногийн өмнө төв талбайд эхэлсэн залуусын жигсаал өчигдрөөс их чөлөөний талбай буюу хуучнаар ялгалтын талбайд болж байгаа. Залуус Австрали улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор төв талбайд төрийн хамгаалалт гарсан тул ийхүү байршлаа өөрчилжээ. Харин тэднийг төв талбайгаас байршлаа өөрчилсөний дараа Үнэн ба Зөв намын дарга Отгонбаатар тэргүүтэй хүмүүс улсын хурал тар гэх жигсаалыг төв талбайд эхлүүлсэн. Өчигдөр жигсаалын зөвшөөрлөө цагдаагийн байгууллагаас авсан байгаа юм. Харин одоогоор төв талбайн жигсагчид тарсан нам жим байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ огцрох уу гэх асуултын хариулт одоо гэрн тодорхойгүй байна. Монгол Ардын намын баг хурал хуралдаж хамтарсан засгийн газраас Монгол арчилсан намыг одоо гаргах шийдвэрийг танилцуулснаас хойш 5 хоног өнгөрлөө. 3 намын дарга уулзаж ярилцсанаас хойш 4 хоног өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө огцрох өргөдлөө өгсөнгүй. Итгэл хүлээлгэх эсэх асуудлаач улсын хурал руу оруулж ирсэнгүй. Монгол Ардын намын баг хурлаас гарсан шийдвэрийг ч засгийн газарт хамтарч ажиллаж байгаа 2 намдаа албан ёсоор хүргүүлж танилцуулаагүй байна. Хамтарсан засгийн газрыг задлчих бол ерөнхий сайд ажлаа хүлээлгэж өгнө гэж ярьсан талаар их сурвалжууд мэдээлсэн. 3 намын даргын уулзалтын үеэрч энэ байр суурин дээрээ бат зогсно гэдгийг илэрхийлсэн гэдгийг дорж ханд сайд хэлж байлаа. Энд хамтарсан засгийн газар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үед хүрвэл оюун эрдэнэ ерөнхий сайд огцорч таарна. Хэрэв санаагаа өөрчлөөгүй бол шүү дээ. Энэ мэдчлэн ерөнхий сайд огцрох хэсэг талаар таамагнд төрийн ордон живж байна. Энэ чигээрээ ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгч цуудлаасаа буухгүй бол ардчилсан намынхан 32 гишүүний гарын үсэг цуглуулж оюун эрднийг огцруулах асуудлыг улсын хурлаар хэлэлцүүлэх хувилбарыг яриад эхэлжээ. Хөөгдөж гарчаад одоо зомби амьлуулж байгаа юм шиг дахиад буцаж орж идэг тийм сүлд найдсан гэж юу ах вэ? Одоо хэрвээ тийм аргаар засгийн газар байгуулвал ажил хийхгүй зүгээр л арга заасан албан тушаал дээр сууж үлдэх гэсэн тийм л юм болж хувирна шүү дээ. Философи нь мөн чанар сүнсэн байхгүй болчихно. Хэрвээ ингээд засаг үргэлжилнэ гэдэг ямар нэг юм ярих юм бол манай 8 сайд 8 байлаа бид эрх мэдэлд үлдэхгүй. Өөрсдөө өсөлтөөгөө авчнаа гэдэг үг хэлсэн. Дээр нь хэрвээ ерөнхий сайд ямар нэгэн асуудал улсын хурал руу оруулж ирэхгүй бол одоо дутуу хүлээгдээд 32 гарын үсгийг чинь бид зураад бас бүрдүүлчих чадна гэдэг хэлсэн. Хамтарсан засгийн газарт өргөдөж орчхоод хөөгдөд хүрээд байгаа ардчилсан намынхан Монгол Ардын намынхны хөшигний ардах тохироо эцсийн шийдвэрийг хүлээхгүй гэдгээ хэлж байна. Харин хүн намын тухайд Монгол Ардын намын баг хурлаас гарсан шийдвэр албачиж эрхийг хүлээж байгаа гинэ. Учир нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө гэрээгээ зөрчсөн намыг хамтарсан засгийн газраас гаргана гэсэн болохоос биш ардчилсан нам эсвэл хүн нам гэж нэр зохиогүй юм. Гэсэн ч тэд засгийн газартаа үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Миний байр суурь бол хэвээрээ юу вэ гэхээр Монгол улс арчилсан улс байх ёстой. Тийм болохоор явж энэ бол засаглалын асуудлаар л очиж тулна гэдэг та бүхэн харах байх. Тэгээд үүнийгээ бол одоо ерөнхий сайд өөрөө бүлгүүдээр орж иж танилцуулга хийх ёстой илгүүтэй би. Хүн намын улсын уралдах зөвлөлөөр ирж танилцуулга хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Албан бус их сурвалжуудын мэдээлж байгаагаар ерөнхий сайд оюун эрдэнэ итгэл хүлээлгэх хэсэг асуудлаа улсын хурал руу ирэх пүрэв гарагт оруулж ирэх юм байна. Хэрэв улсын хурал хамтарсан засгийн газарт итгэл хүлээлгэхгүй гэж шийдвэл ерөнхий сайд үүрэгт ажилласаа чөлөөлөгдөж засгийн газар тэр чигээрээ огцорч шинээр байгуулагдах нөхцөл үүсэх юм. Ийхүү улс төрийн бужигнаантай байгааг далимдуулан нефт импортлогч аж ахуй нэгжүүд үндэслэлгүйгээр шатхууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмжээ. Энэ асуудалтай холбогдуулан салбарын амнаас монополийн эсрэг газарт хандсан байна. Түүнчлэн өнөөдөр үнийн зөвлөл аж ахуй нэгжүүдтэй уулзаж хэлэлцээ хийн шатхууны үнийг бууруулна гэж салбарын сайд нь мэдээллээ.
импортлогч компаниудын зүйлс юу хийж байгаа гэхээр валютын ханш өссөн. Энэ явдал нь манай одоо А92 бензиний үнэн дээр хүн тусч яа ийм учраас бид тэд үнэ нэмсэн гэдэг. Би зөвхөн бол хэлж байгаа 4 сарын 25-нд хамгийн сүүлд авсан үнээр дизель түвш өөрөөр хэлбэл манай улсын нефт хэрэглээний 70%-ийг эзэлдэг дизель түвшний үн $100 буурсан байхад та бүхэн тэгвэл бас ягаад энэ дизель түвшнийхээ үнийг бусад А95, 98 төрлийн бензинүүдийнхээ үнийг буулгадаг юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдөр бас энэ үнийн зөвлөлтөн албан ёсоор уулзсан. За тэгээд өчигдөрөөс бас надад ирсэн мэдээлэл, орон нутагт ажиллаж байхад ирсэн мэдээлэл бол Шунхлай компаниас эхлээд одоо 92-оос бусад төрлийн одоо бензин, дизель түвшний үнийг 200 төгрөгөөр буулгасан юм шийдвэр гаргасан гэдгийг мэдгдсэн. За бид бүхэн төрийн зүгээс, яамны зүгээс бол бас яг шууд авч хэрэгжүүлэх юм одоо хуулийн арга хэмжээ хомс. Тэгээд бид нар бол зөвшөлтсөл байдлаар шийдвэрлэдэг, үнийн зөвлөлтөөс зөвлөмж гаргадаг ийм л зүйл байт юм байлээ. Австралийн Financial Review сайт дээр өнөөдөр оюутлагатай холбоотой шинэ мэдээлэл гарчээ. За уул уурхайн сэтгүүлч Петер Кер мэдээлэхдээ Монгол Улсын засгийн газар Rio Tinto компанийг оюутлага засгийн ордтой холбоотой улс төрийн авилгын хэрэгт буруутган шүүхэд нууцлал бүхий нэхэмжлэл гаргасан нь тус улсын засгийн газар болон Rio Tinto компани хоорондын хурцтмал харилцааг ил болголоо гэжээ. Оюутлагын ордын өгөөжийг хэрхэн хуваах талаарх маргаан Монгол Улсын засгийн газар болон Rio Tinto компани хооронд 20 орчим жил үргэлжилж байгаа. Rio Tinto компани гүйцэтгэх захирал Якоб Ставсхолм энэхүү зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Turquoise Hill компани жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах засгийн газрын энэ төсөлд эзэмшдэг 34% хувь эзэмшилтэй холбогдох өрийг тэглэхэд ойролцоогоор 8.5 тэрбум Америк доллар зарцуулсан. Гэвч тэрээр үүрэгт ажилласаа чөлөөлөгдөж байна. Монгол Улсын засгийн газар Их Британий шүүхэд өнгөрсөн 7 хоногт нэхэмжлэл гаргаж түүнээс хойш хэдхэн өдрийн дараа Rio Tinto компани Якоб Ставсхолмыг ажлаас чөлөөлөгдөж байгааг зарласан нь Монгол Улсын засгийн газар болон Rio Tinto компани хоорондын харилцаа сэргээгүйг илтгэж цаашдаж шинээр томилогдох гүйцэтгэх захирал олон жилийн үл итгэлцэл зөрчилдөөнтэй тулгарх нь тодорхой болоод байна. Rio Tinto компани болон Монгол Улсын засгийн газар хоорондын 438 сая гаруй Америк долларын татврын маргаан арбитрийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Их Британий дээд шүүхэд гаргасан нэхэмжил нь энэ арбитрийн маргаанд Монгол Улсын засгийн газар байр сууриа хамгаалахад шаардлагатай нотлох баримтыг Rio Tinto компаниас гаргуулахад чиглэж байна гэжээ. Энэхүү шинээр үүсэж байгаа хэрэг нь нууцлалтай ба шүүхэд гаргасан нэхэмжлэл олон нийтэд ил болоогүй хэдиж Австралийн Financial Review санхүүгийн мэдээллийн байгууллагын олж мэдээлснээр энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан энэ нэхэмжлэлд Монгол Улсын засгийн газар Rio Tinto компанийг авилга, хэл хахуулын хэрэгт холбогдсон хэмээн буруутгасан байна. Монголын тал нэхэмжлэлдээ Rio Tinto болон түүний охин компаниудыг оюутгалгаа төсөлтэй холбоотой авилга, хэл хахуулын схемд оролцсон. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан асанд олон сая Америк долларыг хууль бусаар шилжүүлсэн гэж дурджээ. Мөн Rio Tinto болон түүний охин компаниудыг Монголын өөр нэгэн улс төрч асан чиглэсэн хууль бус ашиг олох зорилготой схемд оролцсон хэмээн дурдсан байна. Оюутгалгаа ордын зэсийн олборлолт энэ жил 50 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь оюутгалгаан үндсэн ордын эргэн тойронд байрлах газрын ашиглалтын лиценз эзэмшдэг Ontre компани талбайд олборлолт хийх ёстой юм а. Оюутгалгаа Ontre компанид ашгаа хуваах зарчмаар олборлолт хийхээр тохироод байгааг Монгол Улсын засгийн газар эсэргүүцэж хөрөнгө оруулалт гэрээнд заавал тусгах шаардлагатай, улсын хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс өхөн урилгаар бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бейлен гэргийн хамт Монгол улсад төрийн ажил хийж байгаа юм а. Аль жилийн хүрээнд талууд Монгол Улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, хүнсний хангамж, аюулгүй байдал, тэрбум мод үндэсний хөдөлгөөн, илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн байгаа юм а. Danke dir. Willkommen in unserer wunderschönen sonnigen Mongolei. Oh, vielen Dank.
Мөн дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, улс, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. Австри улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ойн мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, төлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Бидний яриа хэлцээний дүнд Монгол-Австрийн хамтарсан тунхаглал гарлаа. Энэхүү баримт хүч нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлд өгс байна. Мөн төрийн ажлын үеэр хоёр талын харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүдэд сая гарын үсэг зурлаа. Тухайлбал нийгмийн хамгааллын тухай хэлцээрийг байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх, Монгол болон Австри улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ноогдох, тэтгэр авах чухал эрх зүйн нөхцөл энхүү бүрдэж байна. Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Дэлхийн олон цагт нөхцөл байдал хурцтаж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн тэмцэл өрнөж, энгийн ард иргэдэд хохирол зовлон учруулж байна. Европт оршин байдлын хувьд Оросын холбооны улсын Украины эсрэг хийж байгаа түрэмгийн дайн бидний санааг хамгийн ихээр зовоож байгаа. Энэ нь нэг талаас аюулгүй байдал, нөгөө талаас эрх чөлөө ардчлал, хүний эрх зэрэг бидний үнэт зүйл тогтолцоо нь занал хийлж байна. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид дан ганцаар биш, харин анд нөхөд үзэл санаа нэгтэй түншүүдтэйгээ хүч чармаалттай нэгтгэж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нэн чухал байна. Хоёр улс харилцааныхаа 30 жилийн түүхийг Арвин Баялаг түүхтэй хэмээн тодтогоод цаашид шинжлэх ухаан судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж Монгол улсын илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол оюутнуудыг Австри улсад дээд боловсрол эзэмшүүлэх хоёр улсын шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюуны хөгжил дэлхийн нийтийг хэдийн өөрчилжээ. Хиймэл оюун код, зураг, видео бичлэг үүсгэхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, вакцин бүтээх, мэс засалт хүртэл ашиглагдаж байгаа юм а. Манай улсын технологийн салбарын хамгийн том цугларалт Dev Summit арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд хиймэл оюуны 90 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Хиймэл оюун хүн төрөлхтний түүхэнд Гутенбергийн бичгийн машины дараа орох хамгийн том нээлтэн тооцогдож байгаа. Энэ салбарын талаарх илтгэлүүдийг сонсохоор 800 гаруй хөгжүүлэх залуус амралтын өдрүүдэд Dev Summit арга хэмжээг зорин зогссон юм а. Тухайн жилүүдэд тэгээд ирж байгаа жилүүдэд ер нь дэлхийн технологийн чиг хандлага хаашаа явж байгаа гэдгийг тодорхойлоод тэр одоо явж байгаа чиг хандлага сэдвүүдийн хүрээнд дэлгэгч нарыг авчирч манай Монголд ер нь хүмүүс энтэнд юу хийж гэн, юу сурж гэн, ямар төслүүдээр ажиллаж гэн гэдгийг биеиндээ сурсан зүйлээ хуваалцах зорилттой юм арга хэмжээ байдаг. Тэгэхээр бид нэр гадаадын том конференцуудыг болж зүгээр компьютер дээр, YouTube дээр үзээ сууж болдог бол Dev Summit бол яг л Монголын технологид сурж байгаа, ажиллаж байгаа хүн болгоны заавал ирж бусад маань юу хийж байгаа, бусад маань юу чадж байгаа гэдгийг тэр мэдээллийг солилцох, шинэ юм сурах, тэгээ хоорондоо танилцаж networking хийх тийм ач холбогдолтой арга хэмжээ байгаа. Энэ жилийн Dev Summit арга хэмжээндээр 30 гаруй хөгжүүлэг судлаачид илтгэл тавьсан. Илтгэлийн агуулгын хувьд цэвэр технологийн үг хэллэгтэй учир мэрэгжлийн бус хүмүүс ойлгоход том бэрх. Гэхдээ арга хэмжээнд оролцогчид өглөөний 10 цагаас оройны 18 цаг хүртэл анхааралтай сонсож байлаа. Энэ технологийн салбарынхны чуулдаг нэмтээс бас компанида тааланд ажилтныг хайх зорилготой ирсэн. Бас хүний нөөцийн ажилч өөрөө маш их дата, маш их мэдээлэлтэй байдаг учраас яг технологийн салбарын сүүлийн мэдээллийг бас өөрийнхөө ажил дээр одоо хэрэглэхдээ туршлага хөрөнгөлүүлэх зорилгоор энэ ивэнтэд оролцож байгаа. Ерөөдөө ихтгэл тавихад болохоор ер нь нээлттэй байдаг. Яг үгээр угаасаа спикер авах хүмүүсээ ер нь бол зарлаад ерөөдөө юу яждаг? Одоо аплай хийгээр явждаг. Тэгээд тэн дээр ерөнхийдөө хүмүүс өөрсдийнхөө туршлагыг хуваалцдаг юм чи би яг ийм сэдвээр ярмаар байна гэдэг. Тэгээд тэр маань өөрөө цаанаа нэг одоо жишээ Монголын програмчлал одоо веб сонирхтын групп ч юм уу тэн дээр одоо жишээ ингээд ямар хөө сэдвэр ерөнхийдөө одоо тренд юу болоод байна, ямар сэдвэр хүмүүс илүү ярих сонсомоор байна гэдгээс нь адилхан поол хийгээд тэгээ хоёр талаас нь ерөнхийдөө мөргөлдүүлээд хүмүүсийн ярмаар байгаа сэдв болон ямар сэдв хүмүүс сонирхоод байна гэдэг талаас нь мөргөлдүүлээд тэгээд ер нь спикертэй шилээд авчдаг гэж ойлгосон.
Химэл оюун өмнөх технологийн трендүүдээс эрс ялгаатай байгаа. Өмнөх трендүүдийг технологийн томоохон компани төр засаг анхааралтай ажиглаж байсан бол энэ удаад химэл оюуны давалгаанд нэгдэхээр ярьж байна. Харин манай улсын хөгжүүлэх залуучууд хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдээр өнгөрөх амралтын өдрүүдээр амьсгалж өнгөрөөсөн юм а. Харин засаглалд химэл оюуныг ашигласнаар төрийн албан хаагчдын тоог цөөлөд зогсохгүй авилга хийх ахуулаас бүрэн ангижрах боломжтой гэдгийг олон улсад аль хэдийн нотлоод эхэлжээ. За энэ тухай улсын хурлын дараа Гамар Баясгалангийн ивэлдор зохио байгуулагдсан Монгол орны хөгжүүлэлт Британи дахь монголчууд ээлжид чуулганы үеэр судлаач залуус ярьж байлаа. Их Британд ажилд орох өргөдлийг химэл оюунаар шүүж үздэг болжээ. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд ажил гориглогч тэнцэх эсхийг өгсөн CV-нээс нь химэл оюунаар шүүж шалгаруулдаг юм байна. Энэ бол наад захын шударга шалгуур. Нөгөөтэйгүр ажил гориглогч өөрөө химэл оюунтай харьцаж чадаж байгаа эсэх нь харагдаж байгаа гэсэн үг. Дэлхийн боловсролыг тодорхойлогч Английн томоохон ихтэйд сургуулиуд химэл оюунд тулгуурласан судалгаа шинжилгээг илүүтэй хөгжүүлж хэрхэн хөрсөн дээрээ буулгах вэ гэдгийг эрдэмийн зэрэг цол хамгаалах сэдвүүдээр сонгож байна. Жишээ нь Сассексийн их сургуулийн магистр хангай хуулийн алгоритмыг химэл оюунд бичснээр төрийн албан хаагчдын тоог цөөлж болно гэсэн тооцоо гаргажээ. Олон нийтийн дата инженерчил болон химэл оюун сэдвээр магистр хөтөлбөр сурч байна. Химэл оюуныг үндэсний стратеги засгийн газрыг бодлого хэрэгжүүлснээр бид нэр одоогоор бол миний тооцоолсноор төрийн захиргааны 23 мянган албан хаагчийг 4,000 руу буулгаж болж байгаа. Тэгэл манай засгийн газар захиргааны шийдвэр гаргадаг, захиргааны акт гаргадаг албан тушаалтнуудаа хөгжин текстийг алгоритм шилжүүлээд за одоогийн байдлаар эхний ээлжинд бол 18 мянган төрийн эрх мэдэл шингэсэн захиргааны шийдвэр гаргадаг. Одоо гайл, татвар, даатгал ч юм уу тийм. Энэ албан тушаалтнуудыг 4,000 хүртэл буулгаж болохоор за төршийн мөнгийг тэр хэмжээгээр хэмж болохоор ийм үр дүн гарах боломжтой байна. Одоо манай улс химэл оюуныг бүх шатандаа нэвтрүүлэх, цаашлаад дэлхийдээ харьцахын тулд дата санг хангалттай бүрдүүлэх шаардлагатай гэж Английн Nice Contact Engine компани өгөгдлийн ахлах шинжээч Мөнх Тулга Монгол орны хөгжилд форумын үеэр тавьсан итгэлдээ дурдж байлаа. Монгол улс дата буюу өгөгдлийн бааз суурай сайн бэлдээгүй учраас Монгол бүхний тухай ойлголтыг химэл оюунаас асуухад ийм мэдээлэл гарч ирдэг гэж тайлбарллаа. Товчхондоо бол бид дата санг бүрдүүлэхэд одоо гол анхаарлаа хандуулах үүрэгтэй. Монголын яг нэг urban data science гэдэг хот төлөвлөлтийн тухай өгөгдлийн шинжилгээ ухааны жишээг ярьсан. Тэрэн дээр химэл оюун ухааны алгоритмыг гадаадын хотууд дээр ингэ ашиглаад гадаадын хотын барилгуудын характеристикүүдийг тодруулах алгоритм Монголд ажиллах уу гэж би тэр Сингапурын профессор Сингапурын их сургуулийн профессор үнээс асуусан. Тэгэж асуусны дараа хэдэн сарын дараа надтай холбогдоод Монголыг өөрсдөө судалгаанд оролцууллаа. Тэгээд Монголыг одоо онцлогтой амьдардаг гэрийнх нь хэлбэр, дүрс, өнгө бүх юм нь өөр байдаг нь бидний одоо бидний алгоритм чаленж болж өглөө. Бидний алгоритмыг одоо улам хөгжүүлэхэд хэрэглээ гэж надад холбоо барьсан. Тэр бол маш гоё жишээ. Яагаад гэвэл ямар нэгэн зүйлд зориулж хийсэн технологи жоохон ингээд контекст буюу жоохон ингээд зорилт нь өөрчлөгдөд үр ашигаа өгч чадхаа болдог. Тийм болохоор бид нэр үргэлж ариун технологиг өөрсдийнхөө соёлд зориулж өөрөөсөө амьдрал ахуйд зориулж хөгжүүлж байх хэрэгтэй. Химэл оюуныг бид хөгжилдөө ашиглахаас өөр гарц зам үлдээгүй. Дэлхийд дахин хотоо хүртэл химэл оюунаар төлөвлөд байхад бид 5 цаасны авилгаар үе дамжин солигдох хэдхэн даргаар 2 сая орчим хүн амьдрах хотоо хогийн тантан болгосоор байх уу гэдэг нь сонголтын асуудал болоод байна. Цахим мөрөөдөө тоглоом тоглох, сурталчлах
зуучлах бүх үйлдэлийг бүрэн хориглох хуулийн төслийг энэ 7 хоногт улсын хурал эзлэн баталгаар болжээ. Хууль батлагдсанаар энэ чиглэлийн платформуд хориглогдож агентуудын үйл ажиллагаа бүр мөсөн зогсно. За мөн OneXBet-ээр дамжин гадагшаага хяналтгүй гарч байгаа 500 сая Америк долларт санхүү хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэх юм байна. Түүнчлэн мөрөөдөө тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвссэн ойлголт цаашид өөрчлөгдөж зар сурталчилгаа хийсэн хүмүүст хариуцлага тооцож эхлэх нэ. Тодорхойлбол цахим мөрөөдөө тоглоомыг сурталчилсан хувь хүнийг 5-аас 10 сая, хуулийн этгээдийг 50-аас 100 сая төгрөгөөр торгохоор тусгажээ. Харин үйл ажиллагаа эрхэлсэн зуучилсан этгээдүүдэд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм байна. Тэгэхээр энэ оны эхний 4 сарын байдлаар манай улсын хэмжээнд нийтдээ 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа юм. Үүний 5,744 буюу 30.9% нь залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм а. За цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85.5% нь залилах гэмт хэрэг байгаа юм а. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх нь бараа үйлчилгээ захиалах, за даалгавар биелүүлэх гэх мэт Telegram аппликейшнээр үйлдэгдсэн байгаа юм. Нөгөөдөө Telegram та азтан болохыг хүсэж байна уу надад чат ирсэн. Групп нэгэд тэр группт нь ороод ингээл хүмүүсийн бөглөөл тэгэхээр би бас ингээл сонжоо яагаад тахшгүй харна. Та энэ олон тоонуудаас бөглөнөгөө би 22-ын сонгосон чинь над дээр баяр үгээд та тайм сеттергийн азтан боллоо гэд над дээр. Тэгэхээр би өө энэ чиг ийм урдан болчтой юм бах та гэд. Тэгэл азтан болцоод мөнгө төгрөгөө яаж авах вэ гэж та хэлээд мөнгө төгрөг авахын тулд та эхлээд маань шимтгэл төлөх ёстой. Манайхаа ингээд эндээсээ танд өнгө эхлээд заавал та 10% шимтгэл төлөх ёстой гэдээ надаас эхлээд 5 сая төгрөг гэсэн. Тэгээ 5 сая төгрөгийг хийхэд миний 5 сая төгрөгийг заа удахгүй ингээд өгнөө та үнэхээр азтай юм. Бас ингээд багаар ингээд ерөөс ингээд баахан шимтгэл одоо юу гэдгийг те баахан орлого нотлох баахан юм хийгээл одоо гүйлгээ чинь амжилтаа ихэнд тулд хураамж нураамж гэдэг надаас баахан мөнгө авсараа чана өгдөг. Нэмэгдэхэд 20 сая төгрөг болцсон. 2024 онд дан ганц Telegram аппликейшнээр дамжуулан нийт 10.3 тэрбумаар Монгол улсын иргэд цахим залиланд хохирсон байсан. Зарим энэ оны эхний 4 сарын байдлаар 7.3 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Telegram даалгавар биелүүлээд залилуулсан иргэдийн групп гэдэг ингээд мэдээллүүдээ солилцдог тийм групп байгаа. Тэрэн дээр ингээд одоо юу гэдэг залилуулсан болго хохирлыг чинь гаргаж өгнө ингээд холбогдоороо 1% эдгээр чинь бүгдээрээ л худлаа залилангийн шинжтэй. Ягаад тэгэхээр тэрийг зөвхөн цагдаагийн байгууллага, дээрээс нь төрийн байгууллага, Монгол банк, арилжааны банкнуудтайгаа хамтарч иж энэ хүмүүсийн данснуудаас ингэж гүйлгээ гарахгүй байхыг прокурорын хяналтынхаа доор ингэж бүх хууль журмынхаа дагуу явж байгаа. Гэтэл yung иргэд маань яг хувьяасаа ингээд юу гэдэг бараа захиалж байгаа юм шиг би тэрийг гаргаад өгчээ. Одоо надад урьдчилгаад эдийн шилжүүлчих гэдэг юм уу те. Энэ ерөөсөө худлаа энэ бас нэг залилангийн нэг хэлбэр шүү. Тийм болохоор энд бол итгэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн бити итгээрэй л гэж хэлбэр. Цахим залилан ихэвчлэн Facebook аппликейшнээр явагддаг байсан. Харин сүүлийн үед Instagram, TikTok, Telegram-аар их гарч байгаа гэлээ. За тэр дундаа 2024 оны 7 сараас эхлэн Telegram аппликейшнээр дамжуулан иргэд цахим залиланд өртөх нь эрс нэмэгдсэн байна. Цахим залиланд ихэвчлэн 18-аас 35 насныхан өртөж байгаа гэлээ. Цахим залиланд өртөхөөс сэргийлж с жигтэй имэйл, линк, мессежинд хариу өгөхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага мессежнээс сэрэмжлэх, цахим алдлага өртснөө мэдвэл цагдаагийн байгууллага цаг алдалгүй хандахыг сануулж байна. Нийслэлийг 14 хэсэгт хувааж 14 хот болгон хөгжүүлэхээр хуульчилсан энэ нэг жилийн өмнө батлагдсан энэ хууль эх сараас эхлэн хэрэгжих ёстой байсан юм а. Гэсэн ч 14 хотын хэлхэд зарыг хэрхэн тогтоохоос эхлээд хийж амжаагүй ажлууд их байгаа учраас энэ хуулийн хэрэгжих хугацааг 1 жилээр хойшлуулахар боллоо. За нэгээсэндээ бэлтгэл ажил хангахад ахаад 1 жил шаардлагатай гэж бодлого боловсруулагчид үзэж байна. Өнгөрсөн жилийн үдээд хотын дарга Нямбатар хотын орлогч сайн зоригноор хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж улсын хурлаар батлуулсан. За энэ хууль хэрэгжиж эхэлбэл Улаанбаатар хот дотор 5 шар, Чингэлтэй, Сэлэв гэх мэт байршлаар нь хуваасан 14 хоттой болно гэж тухайн үедээ тайлбарлаж байлаа. За цаашдмал 14 хотын захирагчдаа иргэд өөрсдөө сонгох боломжийг энэ хуулиар нээж өгсөн. За хамгийн гол нь иргэдэд хэрэгтэй төрийн үйлчилгээг ойртуулахын тулд дүүргүүдийг жижиглэн хуваах хувилбар нь хамгийн зөв гэж тэд ярьж байсан юм. Зарим одоо энэ хуулийн хэрэгжилт хойшлохоор болж байна.
Би бол энэний цаана бас хэрэгжүүлэхгүй байх сонирхол ерөөсөө улс төрийн эрх мэдлийг хадгалах тодорхой тэр орон нутаг дээр сонгуулийн одоо тойргийг одоо усалж байдаг энэ улс төрчдийн сонирхол бас илүү их энийг өдөөгд байгаа гэдэг дээр би бас шулуух хэлчмээр энийг ойлгохыг хүсэхгүй байгаа. Дараагийн сонгуулийн бэлтгэл ажил буюу энийг задлсан тохиолдолд энийг дагаад намын бүтэцүүц зөрчилд нь энэ дээрх тэр одоо намын одоо анхан шатны нэгж дээр хэрэг мэдлээ алдахгүй гэсэн бас улс төрчдийн сонирхол байгаа. Энийг бол одоо үүсэх 14 хот болохтой холбоотой асуудлын хүмүүс эсэргүүцээд байгаа зүйл би байхгүй байгаа гişүүдийн хувьд. Тэгэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг хангангууд орон нутаг дээр хууль хоорондын зөрчлүүд гарах нөхцөл байдал үүсэх. За бүр тэр дотроо төлөөлийн зарчим алдагдах, цаашлаад үндсүүлийн зөрчил рүү явчихаар юм нөхцөл байдал байгаа учраас бид хүн ойлголцтой нэг болохоос хулаад хууль эрх зүйн бас зөв томьёолж тодорхой шийдлүүдийг гаргаж энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой байх гэж харж байна. Тэр утгаараа бид нэг жил хойшлуулах юм саналыг оруулаад одоо улсын хурлд шийдвэр. Дүүргүүдийг байршлаар нь хувааж хот гэж нэрлэснээр Улаанбаатар үнэхээр хөгжинэ гэдэгт эргэлзэж байна. За үүнийг ч цахим орчинд илэрхийлсээр юм. За харин нөгөөтэйгүүр нийслэлийг 14 хот болгон хуваах асуудал ач холбогдол өгөх биш. Засаг захиргааны нэг жулан төрийн үйлчилгээг 20 минутад хүргэх тал дээр төвлөрхөн чухал гэдгийг зарим гишүүд хэлж байна. Нийслэлийн хувьд ярихад одоо 200 гаруй хороо байна. Хорон дээр үзүүлдэг үйлчилгээний 87% нь цахим Монгол руу шилжчихэд байгаа. Монгол руу шилжчихэд байгаа байхгүй. Тэгэхээр одоо хорооны байран дээр 10-20 одоо төрийн үйлчилгээний ажилтан байх шаардлага байгаа мó үгүй мө те. Эсвэргээрээ яг ингээд хүн хүч дутагдаад байгаа боловсролын салбар байна, эрүүл мэндийн салбар байна. Тийшээгээ илүүдүүлэх үү үйлчилгээгээ хангамжтай байлгах, хүртээмжийг нь дээшлүүлэх гэсэн энэ дээрээ төлөвлөл явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр төрийн процессыг л одоо дахин инженерчлэл буюу оновчлох ажлыг л хийгээд байгаа гэсэн. Өнөөдрийн Улаанбаатарын өнгө төрхийг өөрчилж эмх зэгсэнд нь оруулахын тулд эрх зүйн шинжилэл хийх ёстой гэж бодлого боловсруулагчид үзэж холбогдох хуулийг нь баталсан. За гэтэл эрх баригчдын хуулийг хэрэгжүүлэхээс хойш сууж байна. Монгол дахь Ротари тэр дундаа Юнайма төгсөгчдийн холбооноос санаачилж Япон улсын шүд нүүр ам судлалын эмч мэргэжилтнүүдийн SDH сайн дурын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа төслийн хүрээнд Япон улсаас 17 эмч мэргэжилтнүүд ирээд байгаа юм. За тэд өнөөдөр 39 дугаар сургууль дээр 3 дахь жилдээ үзлэг хийж байгаа. Япон эмчнэр нэг удаад 800-аас 1000 хүүхдэд нэг бүрчлэн үзлэг хийж бутаар түрхлэг хийж өгдөг байна. Гэхдээ зүгээр амийг нь ангаалгаад түрхэх бус аль олох шүд угаах техникийг давхар биед нь мэдрүүлэх замаар хүүхдэд сойцны хөдөлгөөнийг зааж өгдөг байна. Үзлэг хийхэд 10 хүүхэд тутмын 9 нь хорхойтсон эсвэл цооролттой шүдтэй байна. Шүдний хорхоо юунаас үүдэлтэй вэ гэхээр хүүхдүүд маань амтлаг зүйлс тэр дундаа жигнэмэг шүүс уусны дараа амаа зайлах шүдээ угаах зуршилгүйгээс цоор хаюул үүсэж байгаа юм. Хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх боловсролыг олгох нь маш чухал. Тийм учраас энэ төслийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Шүдээ дахин хорхойтуулахгүй тулд би юу хийж чадах вэ? Ямар дадлыг хэвшүүлэх ёстой вэ гэдгийг ойлгуулж, ухамсарлуулж заахын тулд бид хүүхдийн шүдэнд фотоор түрхэхдээ шүд угаах зөв дараалал дадлаар угааж өгснөөр тухайн хүүхэд маань гэртээ хараад давтан хийж дадал хэвшил болох нь илүү их амархан байдаг. Юнайма сургуулийн төгсөгчдийн Ротари клуб эдгээр Японы алдартай шүдний эмч нарыг авчирч 39 болон 72 дугаар сургууль мөн Төв аймгийн сургуульд үзлэг зөвлөгөө хийлгэж байна. Энэ жилээс илүү олон хүүхдэд хүрэхийн тулд шүд угаалтын хүүхэлдэйн кино болох Хай хүүхэлдэйн киног монгол хэлээр дуу оруулж захим сүлжээгээр түгээхээр авчирчээ. Би өөрөө шүдний эмч учраас урьдчилан сэргийлэх чиглэл дээр энэ Айхарагийн Ротари Осака Ротари клубын энэ саналыг тавиад тэгээ 3 жилийн өмнө энэ Айхара сенсей маань өөр анх удаа Монголд ирж үзээд шүдний өвчлөл дээр хамтран ажиллая, аль төсөл дээр нь одоо эмчилгээ юу, урьдчилан сэргийлэх аль дээр нь яах вэ гэдгийг үзээд тэгээд ерөнхийдөө цоорл бол маш их одоо зочтол одоо маш их байсан. Тэгээд цоорлын эрчим маш өндөр байсан учраас тэрэн дээр за бид нар бол яг энэ Японы түрүүн бас нөгөө эмч эрүүл ахуйч маань ярьсан 82 төслийг ингэж боловсрол чиглэл дээр нь анхаарахгүй болохгүй юм байна гэдэг дээр бид нар энэ шүдний эрүүл мэндийн боловсролын төслийг эхлүүлсэн. Япон улс 1989 оноос 2080 хэмээх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 80 настайдаа 20 шүдтэй байх хэмээх уриалга гаргажээ. Хүн хоолыг зөв зайжилж эрүүл хооллолтыг хадгалахад энэ нь хангалттай гэж үздэг байна. Хөтөлбөрийн үр дүнд 80 насныхны шүдний дундаж тоо 4-5 ширхэг байсан бол 2020 он гэхэд 80 нас хүрсэн хүмүүсийн 50% нь 20-с дээш өөрийн шүдтэй болсон байна.
олон жилийн идэвхтэй тогтвортой үйл ажиллагаа багагүй хөрөнгө санхүү зарцуулсан энэ хөтөлбөрийг манайд ч бас эрүүл шүд үндэсний хөтөлбөрөөр хуулбарлаж байгаач бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна гэж эмчнэр хэлжээ. Тэнгэр телевиз даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.